За сайн байцгаана уу? Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. За сайн уу нарангоо? Өглөөний мэнд. За микрофон байхгүй учраас жоохон дуу нууж явах. Яа сонсогдож магадгүй шүү. Сонсогдож магадгүй шүү. За манай гайхалтай сайхан бэлхүүснэ. Хатанхаа. Боо юм болоод. Харин тэгчдэр цаа юу болов? Харин шүнжингээ комент наас чинь нэг. За өглөөний мэнд манайхаа сайн уу? Сайхан амсгасан уу? За сонсогдож байна уу? Хай. За нарангоо өөрийгөө танилцуулъя өстой. Хоёлаа жоо хоёртаа зогсож тий. За манай нэг алдарт нарангоо ч одоо энэ шүү дээ. За намайг Нарангоо гэдэг. Нөгөө фитнес одоо модель тамирчин хүн байгаа. За бол нэг тэгж амар юу хамаа шахаад тэгээгүй баймаар юм. За өчигдөр ямар ч гэсэн сэтгэлдлүүдээс ерөнхийдөө хоёлаа харсан тий. Манай нарангоо чи хэдэн настай байлаа? 18 настай. Аха. За фитнесээр хичээлээд ер нь бол хэдэн жил болж байна? Фитнесээр хичээлээд 15 тагаас ихээр одоо бараг 3 жил. Бараг 4 жил болж байгаа. Аха. За тэгээ фитнесээр хичээлэхэд ер нь бол маш их одоо төсвөр төвчээр бас хүнээс айгүй хөдөлмөр шаарддаг одоо бас төрөл шүү дээ тий. Ер нь бол энэ гоё бие ингэж авч явна гэдэг бол тий. Бас хатаас бар. За юугаар хатаа гэж бодож юм чи? Бусдаагаас гоё ярил л та тий. Сайн байцгаана уу? 239 үнэ. Одоо та бүхэндээ гоё үзүүлбэрүүд үзүүлнэ. Аха. Ер нь бол хамгийн хэцүү зүйл нь. Яг ингээд одоо хоолны дэглэм юм хатна хамгийн хатан. Тэгээ дээрэс нь ингээл хоолны дэглэм барьж амар хүн бэлтгэл хийдэг ч юм уу. Тэр талаараа жоохон хатаа. Аха. Би сая нөгөө нэг ингээ орж ирээд би чи ингээ шоколад идэх гэсэн байхгүй гэсэн чи би ингээ бэлтгэлтэй байгаа анаа уучлаарай би ингээ идэхгүй гэхээр за юугасаа би мэдчихсэн юм бол хэлээ. За тэгээд манайхаа өнөө юу асуух зүйл байвал манайхаа бичээрээ дуу хоолой ямар сонсогдож байна гайгүй сонсогдож байна уу. За тэгээд ер нь бол 3 жил хичээллээ гэхэд бол одоо ингээд ер нь бол ингээд манайхаас бус чи өөрөө хэлсэн шүү дээ. Манай халиуна маань хэлсэн л дээ юу гэж хэлсэн байх юм бол танаа бас айгүй их таалагдж байна. Тэгээд би бол олон бүс хэрэглэж үзсэн гээд бүстэй холбоотой ерөнхийдөө бас хэрэглэгдэхгүй нэ яриа л да тий. Ямар бүс хэрэглэж ив, ер нь ямар сэтгэлдтэй байж ив тий. Ерөнхийдөө л яг нөгөө одоо дэлхийн нийтээр хэрэглэдэг ан чери гэдэг бүсүүд байдаг шүү дээ. Тэдрийг ерөнхийдөө л хэрэглэж байсан. Тэгээд сүүлдээ яг нөгөө ан чери эхэндээ яг хэдэн сар нь гоё бариад сүүлдээ ингээд жоохон сулраад эрзэн ингээд жоохон тийм юу болчихсон юм лээ. Оваад яваад яхаа гүлийг. Тэр талаараа жоохон сонирмсан. Тэгээд дээрэс нь хитрхи юм урт болохоор хоёрын ташааны ясан дээр амар дардаг. Бэлтгэл хийж явах үед бас амар хүндэлтэй. Холгож молгоод. Тэгээд танаа бүсээр гүрэн штэ. Ер нь бол ямар ч юм байсан тэгэл гүрэгээл гаргана штэ. Би болохоор 5 наснаас эхэлж нугарч байсан байхгүй юу. Тэгээ манай ээж спортын гимнастик мастер өөрөө тэгээд ингээд бас ингээд бид нар чинь багасаа амар ингээд шахуулж бахуулна. Хөл мөлөө ингэж ингээд шахуулаад ойлаа алстаа гэдэг. Тэгээд тэгсэн чинь ээж тоохгүй. Тэгээд шахаал ээж чи өөрөө шахдаг. Ээж аваа хоёулаа спортын хүмүүс учраас тэгэл ерөөсөө найз мэдүүд нэрэнгуутл ингээл хөл мөлийн шахацсан ойлож бүлүүлсэн. Яа тийм бэ гэсэн нөгөө та өстө хоёр харгасан юм ингээл яг ингэсэн. Багасаа нөгөө нэг дэсвэр төвчээр спортоор хичээлжсэн болохоор нарангоогоо л ойлгож байна. За ер нь бол ингээд нэг гоё юм одоо хоёулаа тийм хизээ ер нь бол одоо тэмцээнд яг хизээ болох тэмцээнд бэлтэж байгаа вэ? За одоо 10 сарын 18-нд корпорат бол хотын авраг гэдэг тэмцээн байна. За тэгээ Улаанбаатар хотын авраг тэмцээнд одоо за бэлтгэл хэрэг хангагдаж байна. Ер нь бол би ингээд яг бүсээ зүүцсэн байгааг харахад бол би ч гэсэн ерөнхийдөө яг энэ тайлыг гарах гэж бол нэлээд л бүр ингээл би ч бас нөгөө ингээд хажуу талд нь зогсоо би баг одоо тайлгүй харагдаад байгаа юм шиг тийм. Лаг энэ чинь ингээд лаймаа юм. Ямар гоё тайлтай байл та өөрийгөө лаг хардаг гэсэн чинь. Одоо ингээд аргагийн ажиж байгаа тайлгүй харагдаад нөө манайхаа. За ер нь бол би болохоор бүсээ болоод бүсэндээ найдаа дасгал хийхгүйгээр одоо бол баг 6-7 жил болох. Баг үгүй 5-6 жил болох гэж байна. Яг амар бол таргалаагүй л дээ. Гэхдээ ер нь бол бүстэй ахт нэг амар таргалах гад гэдэг юм аа. Жохон таргалах гадгаар бүсээ зүчгээр угаасаа идэж ууш багсаад гайг болчдаг шүү дээ. Тийм. Миний хэр болохоор нэг хөвлийн цол бол хийгээд байдгүй. Яг бол нөгөө хөвлийн цол ихээр одоо тамирчид ийм өргөн жохон болчтой шүү дээ. Тэгээд 6 анги айлцсан. Миний болохоор хөвчлэр нь бол бүсээрээ л явцдаг. Бас ондоо бүс бол амар чухал гэж би бол яг хувьд бол бодно. Тэгээд дээрэс нь нөгөө нэг
Нэр тийм биш үү те. Нөгөө хөвлийн тасгал хийхээр чинь хүн нөгөө ингээд нэг яг булчингууд нэг юмруу тайлбартай тийм. Тэр чи тэрүүгээр жоохон зөвлөгөө өгч нэрээ хүн гоё ингээд тайлтаа одоо манайх дээр ирээл ингээд хүмүүс захиалга өгөхөөр би ингээд тайлтаа болох гэж ингээд асууж байгаа юм. Ямар тасгал хийх вэ? Ер нь яаж одоо бүстэйгийн хамт тасгал хийвэл зүгээр гэж асуудаг байхгүй. Тэгэхээр өнөөдөр нэг жоохон зөвлөгөө өгөөж одоо манайхтай 300-аад хүн байна. Сайн байна уу манайхаа? За ер нь бол хөвлий гэдэг чинь бараг яг 80% нь ч юм уу хоол дэдэг зүг болол яг зүг бол дэдэл бараг тэг жоохон нөгөө нэг одоо үндсэн бэлтгэлээ гэж бүсээ сайн зүгээд тахад ерөөхдөө бол тайл бол аймаг гоо нарийнхан болчтой. Би бол өөрөө бол нэг амар тэгж хөвлийн хөвлийг хийдгүү. Хаяа л нэг санахаараа гэж шиг манайхаа. Хаяа л нэг хийдэг. Тэгээ хоолоо бол яс барьдаг. Хоол нэг гизээ нэг харч идэх. Ямар хөө бас тэ хаяа л нэг гизээ тасгал гэдэг юм бас ямар тайлтай байдаг харъя. Тэгээ нэг рүү гоё шеэрлээд өнөөдрийн гоё лайвуудтай хамт байгаараа. Тэгээ гоё урам зориг өгөөрэй. Бас манай Нарангууд бас дөнгөж 18 настай. Тэгтээ бүгдээрээ тайлын гоё харъя те. Вау. Яа. Йоо энэ хараа. Та нар ингээд булчингийн нартай ямар гоё юм. Йоо ингээд өөрөө яг арьс нь яг юм нэмхэн болдог нөө юу болохлээр өөхгүй байх тусмаа ингээд арьс нэмхэн болчтой. Тэнгүүд хойдлын булчин харагдаад. Йоо, тасархай байна. Амар гоё юм. Манайхан гоё урам өөр надад л аюу гоё харагдаж байна. Ягаад тэгэхээр ер нь бол энэ гарах юм бол юм шиг л шүү дээ. Гэхдээ би ингээд нөгөө нэг одоо нөгөө нэг 2012 онд чинь микс гэдэг хамтлаг байсан. Тэгээ Make in the Band ингээд ороод ингээд гэгэнд ингээд зүгээр ээжсэн ингээд гудамжаар зүгээр нэг ингээд охин явдаг гэсэн чинь ингээд хүмүүс таньдаг болол тэгэл тэгсэн чинь айгүй их юм муу комментод иржсэн байхгүй юу. Яста халдсан малцаа юу тэнэг мэнэг гэх өөр ингээд тэгэл яг тэрийг ингээд сонсож байхад манайхаа ер нь бол ингээд хүн ингээд магадгүй жоохон ингээд өөртөө хөдөлмөр гаргаад эсвэл жоохон ингээд ийм мэдээж тэр чинь ингээд хүнд танигдж байгаа гэж чинь бас л их хөдөлмөр хийж байгаа хүмүүс шүү дээ тий. Тэгээд хүмүүс айгүй муулт юм байлээ. Тэгтээ яг хөө ер нь бол муулж исэн ч гэсэн хамаагүй шүү дээ тий ер нь. Тэгээ муулаад одоо яа тий хүн тэгтээ нэр алдарч юм уу сайн сайхан зүйл хүрлээгээд тэрийг бас даах чадвартай байх одоо байх нь тэрийг одоо нэр хүнд гэж хэлэх юм байна гэж би бодсон шүү дээ. Тэгэхээр юу хиндэ бол би ингэж баярлалаа зүрхт харж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд Нарангуудаа бас амжилт хүсэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тийм за тэгээд ер нь бол би ингээл өчтөр ингээл харахад яана би ингээ ямар амар ингээд хинжээ авахта би нөгөө нэг өөрөө байгаагүй л дээ нараагаа ирж бусан авахт нь тэгээд яг ингээ над руу зураг явуулаа сэтгэлдээ явуулангууд нь яа асал амар чанга бүс зүгээд байгаа юм болов уу гэж харах би ч гэсэн барыг тэгж харж байсан шүү. Гэхдээ бүсээ зүүхгүйгээр яг саний гизэг харахад бол яг л өөрийн яг тэр одоо юу байж тээ эргэтэн шахагдсан зүйл алга яг л нөгөө нэг өөрийн бас нэг гаргасан хөдөлмөр байл гэж би одоо харж байна. Тэгэхээр ямар мундаг юм бэ нэрээ Нарангоо. Хоёлаа тэгээд гоё ингээд чи нэг гоё ингээд нэг юм фитнес гоё тийм юу зогсолтууд үзүүлж бидэн шүү дээ. Поз тий. Яг за ерөнхийдөө л яг ийм хүү поз. Яа. Бүкс нь бол үнэхээр гайхалтай. Чи нөгөө талруугаа болтой. Тэгэх юм бол онцч байгаа шүү дээ. Яг тэгэж. Вау. Амар гоё юм тий. Би л амар нөгөө хайр үзэл ингэж игээд. Манайхан ч гэсэн гүрмээр санагдана. Энэ булчин ямар гоё юм бэ ёо. Энэ ямар гоё юм бэ зэ. Одоо тэгээд тэмцээнд дэлдэж байгаа болохоор нэг толтлаа бүх хөөхөө хасаа. Тэр нь бол ядарч байна. Ерөнхийдөө бол гайгүй шүү. Одоо хэдий л аваа вэ? Одоо ер нь нэг 52 маяг. 52-тай. Гэхдээ ерөнхийдөө л жоо их гэж хүмүүс хараад идэг. Гэхдээ яг нөө өөх биш булчингийн мац гэдэг болохоор ерөнхийдөө л нэг ирээдүйн зорилго одоо 18 настай. Тэгсээр ийм гоё биелтэй. Ийм гоё охин. Одоо ирээдүйд ер нь бол яг өөрийгөө яг ямар хөө төрлөөр хөгжүүлээ өшөө цаашаа харж байгаа хараа нь юу вэ? Ерөнхийдөө бол охтуудтай бас энэ маань үзүүлж байгаа тийм ээ бас өөртөө харж байгаа шүү дээ. Гоё чамаас үлгэр дуурайл авж байгаа охтууд байгаа. Чамтай ойролцоо насны охтуудад чи ер нь бол би ирээдүйд ингэх гэж байгаа гэсэн тэр хүний хүсэл мөрөөдлөөс дамжуулаад хүн ингээд ийм гоё уран зориг авдаг шүү дээ. За таны ерөнхийдөө амар олон юм төлөвлөгөөнүүд бол байгаа. Тэгдэг насаа. Тийм ээ. За угаас тэгээд ерөнхийдөө яг миний хувьд бол боловсрал бол яг нэгдүгээр гэдэг. Тэгээд өөрийнхөө мэрэгчлэр бол
гадагшаагаар сурна. Тэгээд сургуулаа судалж байгаа. Одоо юу гэдэг амар аа. За. Тэгээд ерөнхийд яг мэрэгжил гэх юм бол маркетинг тал руугаа мэрэгжлээр сурах хүсдэг. За тэгээд яг ингээ модель чиглэлээрээ гэх юм бол ерөнхийд бол яг гоё дэлхийн тийм нэртэй данстай тамирчин болоод Мистер Олимп руу тийм Монголд төлөвлөд гоё Мистер Олимп гэдэг одоо хамгийн том тэмцээн байдаг. Тэр тэмцээнээр нь бол зэрж байгаа. Тэгэхээр ер нь бол олон улсын тийм олон улсад танигдсан модель болох тийм сонирхолтой. Тийм. Тэгээ ер нь бол бас яг дан тамирчин биш одоо жоохон карьер өгөөд модель энэ төр болоод тэгэж явах амар хүссэн. Одоо хэд би өндөр 65. Ер нь бол одоо хоёулаа тэгвэл би нөгөө нэг чиний утсан дээрээс би өчтөр инстаграмаар чинь жоохон аяллаа л да. Би чинь жоохон бас ингээл зүгээр сууж чадахгүй. За инстаграм дээр байгаа зургнуудаа хоёулаа хүмүүст харуулж өгөх үү. Миний пох гэсэн зургийг та нар гэсэн пох гэх баха. Би нэр өнөд юу ийм хийм хэлчихсэн ямар юм. За манайха хөгжилтэй заяа. Өглөө бол гоё эхэлж штэ тий. За 360-ад хүзэж сайн байцгаана уу? Дахиад сайн байна уу? Инстаграм дээр бол яг сүүлийн үед л ерөнхийдөө зургнууд хийж эхэлж байгаа. За хизээнээс хөгжүүлэлт юу явсан бэ? Яг сар мар юм. Оо тийм үү. Чи ямар их хөдөлмөрч байна. Нэг зураг авч хийн гэдэг бол тийч бас их амар хөдөлмөр байдаг байхгүй. Одоо тэгээд яг ингээ гүйлгээд харахаар аюу гоё. Одоо би ингээ харуулчих уу. За. Ингээл эхэлж ин да манайхаа. Ингээл ерөөсөө. Энэ сайн харагдаж байна уу? Ингээл. Тэгээ надаа энэ зураг аюу таалагдсааж байгаараа би нэг юу байсан харсан. Өчигдөр ингээд бас аюу их олон хаашаа орлоо. За чи доош явуулсан байсан юм шүү дээ. Энэ амар тасархаа байгааз хөөхөн. Амар хөөрхөн эмхтэлэг. Чи ер нь эмхтэлэг үү, эрэгтэлэг үү? Би ер нь нэг амар тийм эмхтэлэг шээ. Эмхтэлэг биш үү? Тийм. Би ч гэсэн их эмхтэлэг байгаа юм л дээ. Гэхдээ зургнууд нь харахад бол үнэхээр гоё харагдаж байна шүү дээ. Одоо энэ минь бол үнэхээр гоё байгаа байхгүй тий. Өөрийнх нь яг тайл байгаа биз манайхан. Тэгээ зурагнаас бол бид ингээ харчиж байгаа юм тий. Одоо ингээд Нарангоогийн маань коуч Нарангоо гэсэн одоо зэрэг Нарангоо гэсэн гоё тийм яг инстаграмаа хөгжүүлж байгаа. Тэгэхээр инстаграмаа та бүхэн дагаад ерөнхийдөө бас дасгал сургуульд ч юм бас тиймэрхүү юмуд оруулах гэж байгаа тий. За цуурлаар. За одоо юу төлөвлөж байна? Ер нь бол эхний 3 сард одоо тэмцээнд орчлоо. Дараа нь ер нь бол юу төлөвлөж байна? Ямар ч яг дэглэмээ алдахгүйгээр дараагийн тэмцээндээ ингээд баг бэлдээ. Тэгээд хажуугаар нь бас бол нэг юм нэг газартай гэрээ байгуулаад тэгээд ингээд контентууд хийгээд явна гэж болно. Зүг. За тэгээд ямар ч байсан чамдаа маш их амжилт хүсье. Тэгээд гайхалтай юм. Хоёлаа тэгээд өөрийнхөө бүсээг одоо нэг гоё зүгэл үзүүлээ тий. Бүснээгээ хэлчих юм яах юм гэдсэн аа. Одоо л бүсээ зүүж үзүүлээ да. Цороо. За энэ жижиггүй хөөрхөн бүс гарсан шүү дээ. Миний бүс ч одоо за яаж би бүстэйгээ харьцуулаад би бас бүсээ зүүцсэн байгаа байхгүй юу. Одоо бүстэйгээ харьцуулаад хүн болгонд яг зориулж өөрийнх нь галбар тохируулж хийдэг болохоос өөр одоо хэлбэр галбартай гардаг байгаа. За минийх болохоор энэ байна. За одоо ингээд харахаар минийх болохоор ийм энэ байгаа байхгүй ийм их зайтай ийм бид хоёрын хоорондох зай ийм л байна да. Одоо би яах вэ зүгээрээ. За ийм гэсэн. За бүсээ бас зүүгээд харуулъя те. Ер нь бол өсгөрхөн яаж зүгээр нь яах вэ? Гадуур зүсэн ч болно шүү. Гадуур зүсэн ч болно. За хүнээр татуулж өмсөж яана эсвэл өөрөө өмсөж чадчих юм уу? Өөрөө л өмсөж гайг байгаа юм шүү дээ тий. Ер нь бол одоо дахиад жин хасаа ярьж байгаа мó юу? Барьж байгаа мó манайхаа одоо хараарай за ямар хөө нэр зүгээр өөрийнх нь тайлыг л зүгээр байгаа юм ин гаргаж өгч байгаа юм манай өмсдгээс яа бариадсан юм байна. Би зүгээр шатсан юм байна. Вау. Гайхалтай. Ер нь л бишээс одоо байнга бүр нарийсаа л авахсаар бас. Одоо тэгээд ер нь бол чи хэдэн жил хүсэж байна? Ер нь бол бараг хичээлж эхэлснээс хойш тэгэхээр чи 3 жил зүүж гэсэн. 2-3 жил тийм. Тэгээд олон бүсэл одоо бид нар чинь хэрэгжилж байгаа. За нэг гоё поз ирээд харагдчихъя. Вау. Ямар юм манайхаа поз харуулаач.
За. Тийм бол эрдэсээ шахтаж махтаагүй тэгээд миний бодлоор ингэж бодож байна. сул байгаад байгаа. Сул байгаад байгаа тийм. Тэгэд энэ ихтэй би бодсоо. Нөгөө цээжний мөр аягүй сайн хөгжүүлэлц аягүй гоё ингээд нөгөө дал мал аягүй гоё хөгжүүлээд яг зөв тасгалаа хийсэн учраас би нөгөө хоолой ангээр яаж байгаа байхгүй. За юу гэж байна. Тэгээд ер нь бол 70 ангийн сайн хөгжүүлсэн. Тэгэхээр нөгөө хүний эмэгтэй хүний яг энэ тайл ингэж аягүй гоё зөв ингэж гоё гарч байгаа гэж бодоод байна. Тэгээ би одоо манай бүс ингэ шахчихгүй үнэхээр юм байв гэсэн чинь үнэхээр юу биш вэ шүү манайхаа энэ бол үнэхээр би бүр гарч байна. Яа на миний инээднээс айж гэнэ эсвэл гэрчүүж авч гинэ үү? Зарим ч тэгээд хоёлж ихтэй. Чанга инээд хүн шүү дээ. Одоо би бүсээ зүүж үзэл. За би одоо хажуу талд нь бүсээ яаж зүүх вэ гэхээр зүгээд харуулж идүү. Манайхан бүсээ яаж өмсгөө яаж зүүх үү гэж асуугаад л идэв. Би бол ингээд өмсчдөг. Дигээгээ ингээд дээрээс нэхлээ тэгээд ичдэг байхгүй юу? Амар орцсон тий. Тэгэн гутаа ингээд цахилгааныхаа энийг аяасан ингээд өмсчдөг. Ингээд өмсчдөг. Би одоо их юм аа чи тий. За. Би та нэг иймэрхүү. Би л хотлоо өндөр болцсон. За, сих үлмэг өргөч чаалаа. За нэг иймэрхүү байна. Ямар хөө байна? Би бол дасгал яг нэг 5 6 жил болж байгаа хүн. Энд бол өдөр болгон дасгалаа хийж байгаа хүн байна. Тэгээд би бол нугардаг байсан. Бас цээж мэж бас нэг годлогдохгүй байгаа. Гэхдээ миний мөр зүр бас амар штэ. Би яг ингээд нэг дасгал хийгээд яг тухайн үед чинь нөгөө Калифорнид хичээлдэг байсан. Тэгээд Калифорнид хичээллээ нөгөө Making the Band ч бас нөгөө солонгойч нөгөө бидний яг фитнес юу дасгал хийлгдэг байсан байхгүй. Тэгээд соког болохоор яадаг гэсэн мэхээр жилаа чи юун дээр бэлдээ чи гоё тэмцээн бэлдээж гээл тэр. Тэгээ би нөгөө өөр амар бактай амар ингэж юу яадаг. Одоо юу гэдэг бас нэг юм имзгэлдэг сонио. Их гоё биш юм шиг санагдаа. Одоо гэсэн чи амар тухайн яг тэр би бол үнэхээр тасархай би байсан лээ шүү дээ. Тэгээ одоо ч муухай олчоогүй бастай манайхаа ямар байна. Таны галзуу амжилт бол гоё юм яг тий. Одоо ингээл ерөөсөө яг ингээл хөгжүүлчих юм боловсл тий. Тэгээд ер нь гэхдээ яг ингээл хүмүүс ч одоо чинь ингээл жоохон хүмүүс бол манай дээр бас ингээл бүсмэс захиалж ирдэг л тий. Одоо жингийн жоохон ингээд нэг илүүдэлтэй болсон, өөртөө жоохон итгэлгүй болсон хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсд ер нь бол чи яагаад анх фитнесээр хичээлэх болов ер нь яагаад? Чамд яг фитнесээр хичээлэх мотивац нь яг юу вэ? Хүч нь. Чамд юу? Ер нь бол би яг багасаа бүр ингээд зүгээр сууж чаддаг байсан байхгүй юу. Тэгээл ингээл дандаа хөдөлгөөсөө талчгнаа санагдаад тийшээ болсон. Тийм, ердөөсөө ингээл гэртээ хаваагаа тасгал хийгээл өглөө гараад луулт руу гарч бүүж мүүгээ тэгээд спорт хүмүүс байдаг уу? Эсвэл шал өөр хүмүүс манай спорт юм байхгүй. Манай өвөө мотоспорт юм байсан. Анх нөгөө одоо Монгол мотог оруулж ирэхэд бас юм гарсан би. За. Тийм гоо. Тэгээд зүгээр сууж чаддгүй байсан. Амар тийм нэг юм зүгээр сууж чадахгүй тийм эрдэс яг тийм их хүчээрээ нөгөө анх нөгөө фитнес тасгал хийдэг юм мотивашн өдр амар ингээд буцаараа үздэг. Тэгэл анх фитнест ингээл ихтэйсээ зөвшөөрөл аваад болох уу гэж анх түүж 15 настай тэгэл зөвшөөрөл авсан. Тэгээд яг ингээд нөгөө болдог наснаас аг 15 нас хийсэн лээ. Тэгэл шууд ороод бас болдог нас гэж байд юм байна тий. Тийм нөгөө бол охтууд бол 15 наснаас эхэлж. Ер нь бол яг стандарт нахгүй. Гэтэ өмнө нь бол ингээд хөнгөн тасгал хөдөлгөөгээ явж болно. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол яг тэгэл анх орсон чинь ингээл гоё төмөр ингээл дараа нь маргааш нэгэ боссон чинь босоод ингээл бос гэсэн чинь яг хөвлийн дээр ингээл амар хатуу оргиол дацсан юм шиг юм. Бас чадахгүй тэгэл инээхээр бүр ингээл чангараал өвдөө заяа. Өөрийгөө шалж инээгээл тэгсэн мөртлөө бүр ингээл аль хордон бэлтгэлтэй ямар санагдаад. Тийм үү. Тэгэл ер нь бол явж эхлээл нэг 7 хоног дамжсан шүү. Тийм үү. Тэгээд зарим нь шууд залхуураа жишээ нь би бол ингээд би айгу боловчгаар одоо ингээд ер нь бол залхуурах шинжийн хүн байхгүй. Жохон ингээд тэр яа юм аа гээл те. Тэгээд мэдхгүй багтаа айгу нөгөө ингээд нэг зовж исэн болооч тэр тийм махан бие айгу зовоож ингэж бид нар чинь гар дээрээ бүх бие аавн тэнцвэрийн юмнууд дандаа нугуурл гэдэг чинь тийм. Хатуу тэгэл нуруу өвдөн. Би бол нуруундаа бүсээ зүүж эхэлсэн л дээ. Тэгээд нуруугаа хамгаалтаж бүсээ зүүгээл
сүүлдээ нөгөө бүсгүй болохоор ингээд нэг юм хойноос ингэж тулж өгөхгүй байгаа юм шиг одоо юу гэдэг ингэж тул одоо ингээд инкер чинь багш нар нэг ингээд нөгөө нэг ингэж барьдаг шүү дээ. Таарч ингэж тулж хийлдэг байхгүй. Тэгэл яг ингэнгууд бүсгүй болохоор ингээд нэг юм суул аваад унчих гээд байгаа юм шиг санагддаг ус эхлээд. Тэгээ сүүлдээ яг сурсан л та. Тэгэл нөгөө бариул дээр өндөр дээр нөгөө гарч марч ингэж нөгөө юм хөнгөдөг шүү дээ. Тэн дээр бол заавал нөгөө бүсний айгүйх юу бүшгүүр тулгуураас айгүй тэнцвэрээ болоход айгүй одоо юу яадаг гэсэн. Тэгэхээр тамирчдын маань хувьд ингээд одоо ингээд хэрэгжилж байгаад амар гоё санагддаг байхгүй юу? Ер нь бол тийм бүсгүй бас бэлтгэл юм гэдэг. Хэцүү тийм тулгуургүй тэгээ дээрээс нь гинтийн нөгөө бэртэл тэгээ бид нар ч нөгөө давхралтаж нөгөө юм хийдэг болохоор чинь гівэнд унах ч юм уу нуурах морох гэсэн асуудлууд бас байдаг шүү дээ. Одоо жишээ нь би бол фитнес дээр болохоор нөгөө төмөр өргөж байхад нөгөө нэг ядаж нуруу айгүй их яадаг болов гэж бодоод байдаг. Нуруунд айгүй их дэмтээдэг болов гэж боддог. Нуруу яг ингээд одоо төмөр дээрээс ингээд хүн юм авч штэ тэнгүүд яг ингээд нурууны яг доод энэ үед тийм магадлал тахгүй. Тэгэхээр яг ингээд барьж өгж байгаа ерөнхийдөө бол нуруу ямар ч нөхцөл болсон. За тэгээ 18 настай 15 наснаас эхэлж хичээлсэн хүн ийм бэлтэй байна. За ингээд өөрийгөө гоё хараад аваа. Тэг гоё урамтай байна уу? Гошт яг ингээл бэлтгэлийн дараа поз маа зэрэг чамд амар гоё санагдаж байна. Чиний яг дотоод мэдрэмжийг тэр яг тэр мэдрэмж бол амар гоё. Бэлтгэлийн дараа ингээл толинороо л өөрийгөө хараад ингээл зогсохлээ. Вау. Салмаар гэж санагдаж байна. Чи тэ гоё ингээд тэмцээн ороод яг гоё зургнуудаа манайх руу бас илгээгээр гэж би чамд хэлсэн. Ингээд гоё. Бас манайхан ч гэсэн дарангоогоо гоё дэмжээрэй. Тэгээ 18 настай охин юм байна. Тэгээд манайхан за фитнес нэр юу вэ гэж ямар фитнес явд юм болоо гэж чамд. Одоогоор яг Чирэг Монгол гэдэг фитнес клуб. Чирэг Монгол. Тийм ер нь бол яг том гоё мистрүүд явдаг байхгүй юу? Манай багш нар. Тийм мундаг мистрүүд явдаг. Тэр хүмүүс одоо суралцж байна да. Ер нь бол багш нарын яг тийм хэлсэн одоо чамд ингэж яг ингээл хүч өгсөн үг гэх юм бол жоох ингээд. Яг санагддаг тийм. Яг сүүлийн хамгийн том мотивац бол ерөнхийдөө бол тамирчны сэтгэл зүйтэй бай. Хүчтэй гэдэг үгийг Чинзо гэдэг мистер хасаа сонсчлаа. Яг тэр үг яг амар ингээ онцсон. Тэгэл ингээл за яг тийм юунаас яах вэ гэж. Яагаад тэгэж бодох вэ? Яагаад эргэлцсэн юм бол? Ерөнхийдөө л яг тэмцээнд орохоос би нэг 2-7 хоногийн өмнө сэлэн цэцэгтэй. Тэгээд бүр юун дэглэм тэгээ ингээд 14 хоног орондоо хөвтцсэн. Тэгээд дээрээс нь ингээл тэр амар том уналт болсон биз дээ. Тийм тэгээд яг тэмцээндээ ингээл бэлдэж эхлэхээр хүмүүс амжих юм уу тий. Яг тэр талаараа бол амар хэцүүсэн баггүй. Тэгээд нэрээ ч амжих юм болов гэж бодоол уул нь ингээл зунжингаа ингээд бас ингээд бэлтгэл бариад бэлтцсэн. Яа 100 бол бид нөгөө нэг те хонь нонны махны үедээ ингээд чиг бол манай хүн бол ерөөсөө тэглэнтэй. Тийм шүү дээ. Одоо хэдэн жил арга 2-3 жил хуушир мушир модны сураг. Тийм лээ. Тэгээ ерөөхдөө яг хатуу дэглэн барих хэрэгтэй. Бас яг ингээ гоё яг тэг онцлог би яг ингээ сонсгоор чамайг айгүйх нөгөө талаас айгүйх ингээ хайрламар санагдаж байна манайхан те. Ингээл амар их ингээл хөдөлмөр гаргаж яхад зэрэг ингээд хүн яг үндэ ойлгодоггүй. Тэр хүн л ойлгодог те. Тэр хүн яг нөгөө нэг гоё битсэн байдаг штэ. Шүн ингээл намайг хідэн шүн ингэж нойргүй уйлж яхад миний хажууд хэн байсан бэ? Би өөрөө л байсан гэдэг шиг те. Тэгэхээр би бол чамаар бол бахархаж байна. Баярлалаа. Тэгээ тэр их одоо юу гэдэг бас сэтгэлийн төвчээр энэ жоохон охиноос гарч ийн гэхээр бас олон охтууд би ч гэсэн суралцмаар санагдаж байна. Манайхан гоё урам өгөөрэй. За өөр юу гэж байна? Ямар мундаг охин бэ гинэ. Баярлалаа. За сайн уу төгсөө. За баярлалаа. Тэгээд ер нь бол одоо ингээл би өнөөдөр Нарангоотойгоо уулзсандаа маш их баяртай. Тэгээд өнөөдөр бас миний бас яг би ингээд яагаад ч юм бодсон байхгүй юу. Ингээл сэтгэлдлүүд харж байхдаа би ч гэсэн хүн штэ харж байхдаа тийм ээ. Хүн болго өөр ингэсэн үзэгтэй өөр ингэсэн амьдралын хөвшилтэй. Гэхдээ тэнд хэн ялгарч хэн шүүмжлэгдэж юм тэр хүн л магадгүй маш их хөдөлмөрлсөн байдаг гэж би боддог. Зүгээр сууж байгаа хүн бол нэг бас олны юу гэдэг юм хараал хүртээд байхгүй тийм. Угаастай энэ амир тэнэг штгээл ингээл надтай хизээч уулзч байгаагүй хэрнээ намайг тэгээ яриа явж идэг гэхээр за яг окей. Тэрийг би бол тэгэл те. За энэ бол байгаль ёстой зүйл юм байна гэж бодох нь бас зүүн хэрэг юм шиг те. Би ер нь л бас нэг амар имзэглээд идэх юм аа. Нөө
өмнөөс яг хамгийн анх яг юм сөрөг сэтгэл ирэхэд би эдэртэй ямар буруу юм хийсэн юм болоо. Амар ингэ бодоод өөр дөрөө тусгаж байгаа. Тэгээс одоо л комедидүүд инээгээл уншиж байна. Йоо, ямар мундаг юм бэ те? Ямар хөөрх юм бэ те? Тэгээд би баруун өчтөр уншиж байгаа баруун сэтгэлээ. Нэр өчигдрийн юм дээр би бол сэтгэлдлүүд дээр бас зарим нэг сэтгэлдлүүд бол яг хөө тийм ээ те. Ер нь бол яг ингээл харахад бол бас би хүртэл өөрөө харахад ингээд те. Ямар юу наа гэлээ би ийм одоо юу гэдэг ингээд ийм чанга өсөж байгаа юм болов уу гэж бодсон. Яг сая татхад бол өөрийнх нь л ерөөсөө бий байна. Өөрийнх нь бий байна. Тэ? нэг амар шахацсан багц юм байхгүй. Зарим ус яг нөгөө эхоогоор харцсан юм шиг хотод гэсэн шахагдаад гэдэг. Гэтэ яг одоо ингээд харахад ингээд булчингууд нь яг ингээд мас ингээд тэнцвэртэй. Тэгэхээр яг энэ дотор яг л байх ёстой зүйл яг л байж л байгаа байхгүй юу? Гоё. Яг ингээд харахад бас мэдрэгдчихэл байна л да. Бас хитрхээ шахацсан гэдэг зүйл бол айгүй их тийм өөр харагддаг. Тэгэхээр яг энэ зүйл дээр ингээд харахад бол надад ямар ч тийм эргэтэн энэ доош нь шахсан эсвэл айгүй тийм хэцүүцсэн юм бол байхгүй. Тийм юм байхгүй. Ерөөсөө хамгийн гоё юм нь юу гэх юм бол мөр айгүй гоё хөгжсөн байгаа учраас энэ тайл ингэж бас гоё гарч ингэж бас яг нөгөө зүг салаа айгүй гоё авж байна чи. Амар гоё. Надад бас аюу таалагдчих. Ийм бийг гаргах гэж асан чинь яг хизээн нь ямар тасгал хийх вэ гэж аюу. Тэр бол амар чухал. Яг зарим хүмүүс яг нөгөө буруу системээр яваад идэв штэ. Тэгэхээр яг ингээд буруу систем гэхээр одоо яг жишээ нь ямар юм бах вэ? Бид нар ч бол мэдгүй ш анхаал гэж зүгээр штэ. Тэр би бол нөө шууд ярьдаг. Нөгөө буруу систем гэдэг нь болохоор одоо би гоё яг эмгтээлэг тэгээд бас өвдөгш одоо мөр энэ бол ташаа яг тийм байх ёстой ч юм уу ингээ хэмжээдэг. Яг өөртөө таарсан ингээ харах байдлаас хүртэл яг юм элсэн цагаар хэлбэртэй болох. Тийм одоо дутуу булчин дээр ажиллана. Одоо жишээ нь юм лингийн хэлбэртэй биетэй хүн байлаа гэж бодоход мөрөн дээр нь илүү ажиллаад яг ийм тэнцүү болгодог ч юм уу тий. Яг тэр биеийнхээ онцлогийг харж байгаа бас нөгөө фитнес багш нар маань бас яах нь шүү дээ зөвлөгөө өгчөөс ажиллах нь тий. Тэг яг тийм өөртөөч гоё ажиллаж үнэхээр гоё. Надад бол үнэхээр таалагдж байна. За тэгээд баярлалаа. Манайхаа өнөөдрийн өглөөг маш гайхалтай ирч хүчтэй эхлүүлж гин. Тэгээд Нарангуудаа ч гэсэн баярлалаа. Тэгээд би бас юу яа гэж бодсон. Нарангуудаа гоё гоёлын бүснээсээ бэлэглэе гэж бодсон. Өглөө ийм гоё одоо ингээд амар ингээд ирж байгаа тий. Ингээд анаа би очиж шүү та хүлээж байгаарай гэж. Тэгэхээр хоёулаа хідэн бүснээ сонголт хийнэ. Би бол одоо энэ чинээс ингээд харуулчихна. Эдгээр амар жижиг юм байхгүй юу? Жижиг юм. Гэхгүй юу? XSS юу? Эдгээр бүгд арьсаар хийж байгаа байхгүй юу? Чи хартаа. Тийм. Би бас яг ингээд фэйсбүүкээс ёо ямар гоё юм тийм ээ. Тэгэл сэтгсэнэлтэй амжи айгу бас нуран аймаг гоё тулгууртай. Тийм ээ. Ясаа тайлж байгаад гоё зүгээд хардаа. Бүгдээрээ энэ гоё бүснэтээс харъя. Ямар бүс сонгох вэ? Нараа. За ийм бүс байна. Ийм бас гоё улаан арьсан бүс байна. За эднээс бүгдээрээ сонгоолъя. Нараада. За би бас бүс хараад байгаа шүү. Айгу жижиг бүсүүд байгаа. Бас гоё ийм байгаа. Энэ амар нэрэг. Гэхдээ чи нарийнхан гэхээс илүү чи өөрөө айгу нарийнхан болохоор ийм лакан хартай. Энэ ихтэй амар нарийнхан. Миний энэ төрч юм шиг. Чааны үзтээ. Яах вэ? Хойло зүгзээ та энэ яаж нэг ихтэй харах нэр өмнөхөр болтгоо юм аа. За батлаа 1 2 вау. За үзтээ. Ахиг чинь. Энийг ингэж байгаа нөгөө ингэж жоохон юу гэдэг шүү зэ. Жоохон ингэж нөгөө эргүүлж хийдэж шүү. За. За. Хэлээд үзтээ жоохон. За жоохон тэгшлээ. Одоо ингээд нөгөө мэрэгчлээ өвчсөн гэдэг шиг болчихсон шүү дээ. Жоохон тэгшлээ ингээд зүгээр. Ямар яг гоё таарч. Ингээд ч өндөө юу одоо товчлалтай харъя. Эсвэл ийм урт нь байгаа. Наа чи 15 бол энэ аягүй гоё яваад өндөө өмсчдэг байхгүй юу? Тийм ээ энэ бүр тийм. Тасарсан байгаа тийм. Энэ арьсан нөгөө нэг лак учраас чи юу зүн гуталтайгаа ч юм уу юмтайгаа ингээд хослуулад юм шиг амар. Ямар энэ манайхаа за ингээд за энэ бүс вэ? Чи энийг зүүж үзгүй энэ яга нэг. За үзтээ чи эднийг тэгтээ үз. Наа чи нэгтэй таалагдвал чи нэгээ сонгоорой заяа. Яг чи намайг дэлгэлж байгаа шүү. Яа тийм бол чи хинцэн битчихээн хоёрдугаар би чамд бас өөрийнхөө чадхаар уран зориг өгье. Тэ.
Тэгээд манайхаа хиний нараагаа үзэж байгаа орнд Алтай центр маань одоо энэ хагасанд ерөнхийдөө шинэ бараатаа нэгтгэж байна. Тэгээд та нар маань тэгээд ирээд үзээрэй. Алтай центр юу маань бол ажиллаж байгаа. Энэ болохоор 5 см өндөр байхгүй юу? Өөрийнхөө бодвол арай жоохон нөгөө нэг юм бийг өвдөйхэн байдлаар гэж бас сулан жоохон юм байна. Тэгээд бас болохоор бас бүр ингээд бас даруулах хэрэг. Нуруунд амир өвдөйхэн байгаа. Тийм тодорхойлтой тийм. Барьж болохгүй юм гоё. Эрдэнэтэй болохоор Эрдэнэ даан хөтөлт болохоор тэгж. Тэгээ энэ загвар нь бүр надад амар таалагдсан шүү дээ. Харин тийм чи өөр би тэгээ тийм гоё хүмүүсийг харахаар гоё санагдаад тийм ба. За. Ингээл Jensen дээр өмсвөл ингээд өмсчих бас л энэ 20 см-тай нэхлээл нөгөө нэг бас жоохон даруулах хэлбэрээр ашиглаждаг. Хэрэгэлдэг байхгүй юу? Эдгээр чинь ингээд өмсчих бас зөвөн л байна. За чи тэгвэл гоё юу яасан хүстэйгээ гоё ахвасан зургаас манайх руу гоё ирүүлээрэй. За тийм. Гоё юмнууд харахаар гоё идэг байхгүй юу? Гоё хүн гоё штэ. Тэ манайхаа гоё хүн гоё те. Тэ. За. Маш гоё юм. Өстой гоё юм. За аль нь сонгохгүй. Чи улааны зүйл үзтээ харъя. Чамд бол аль нь л гоё юм. Чамд харах гэхээр жижигхэн гэхээр ийм л арснууд байна та манайх дээр бол. Энэ ямар юм. Энэ бас жижигхэн. Энэ бас ийм юм таахгүй. Арсан. Энэ болохоор ингийн даруй ханаа гэж үзүүлдэг. Гэхдээ тийм амар дарах хүн бол биш. Тэгээд дарах хүн биш л юм шиг байна. Шүгөө. За, ер нь бүсийг ингэж татхтаа ингэж татдаг шүү манайхаа. Яг нөгөө бие дээрээс шууд гүгэр те. Жоо алсуурын татвал хурдан зүгддэг байгаа. За, тэгшлэр юм. За, наа ч бас амар зөвөн байгаа. Тийм шүү дээ. Амар зөвөн нэг тийм гялгар бүс байхгүй юу? Өөрийгөө харах уу? Ингэж харагдчих. Надад л чууд тасарч. За манайхаа тэгээд юу нараад байгаа бүсээ сонгоод алийг сонгоо. Аль нь гоё? Аль нь гоё юм те. Би тэгсэн чи нараа яаж ütсэн. Бас л тайлмал бас жоохон юу байна шүү. Нараа харсан чинь шууд асгал юмээс санагдаж байна. Чирэг Монголыг хаана вэ? 6 бодол гэдэг байдаг. За. Тэжинээ шууд тэгээл ерөөсө бэлтгэлээ гэл таам тэгээл тэ ерөөсө тасралтгүй тий. Өдөр болгонд юу бэлтгэл хийх үү эсвэл өнжөөд хийдгүү? Өдөр болгоно. Өдөрт одоогоор бүр 2 хийж байгаа өглөөрөө гэдэг. Яг тэмцээний үеэр бол тий. Эсвэл чанга байгаа юм тий. За. Энэ гоё юм байна дүү. Тийм ээ, надад ч гэсэн наа чинь жижигхэн байх гэсэн маа. Яах вэ? Зарим нэг чаддаг юмдаас хүн өнгөрөх ёстой юм шиг дишдэг гэхгүй тий? Манайхаа. За. Манай нарангуудын тэгвэл энэ таалагдж байна. Энэ лакан хараарсан нарангуудыг бэлгэллээ. Тэгээд тэмцээндээ маш сайн ороорой. Тэгээд хийж чадах зүйлээрээ л хчин чамд гоё урам өгье. Тэгээ гоё гиснүүдээ гоё хэрэглээрээ. За нэг ганц тэрвэл юу. За амжилт хүсье. Баярлалаа. Одоо ч тэгвэл амар сэж байна. Угаасаа ч шүү дээ. Өнөөдөр ингээд ийм байхгүй юу? Надаа ингээд бодоход юм чинь салхин цэцгээр ихэр өнөөдөр чи давж тулаагүй. Тинжээ унтсан бол чи өнөөдөр энд байхгүй байсан баг. Чи өөртөө зориг тавиад айгүй хичээгээд айгүй хэцүү зүйлийг туусны дараа чамд өнөөдөр юу гэдэг яг ганцхан корсетон бүсээр зөөрлж байгаа зүйл биш. Өнөөдрийн ярилцлага ч юм уу те цааш нүуний одоо өшөө маш олон зүйлүүд байгаа гэдэгт итгэлтэй. Тэгээ тийм хөөрхөн охин өнөөдөр бүгдээрээ амжилт хүсье. Бүгдээрээ зүрх дараарай. За тэгээд бүгдээрээ дараагийн лайвараас гоё уулз болно. Дараагийн гоё зургуудыг та бүхэндээ бас толилуулах болно. Тэгээд аяа корсеттай та бүхэн маань хамтдаа байгаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Баяртай.